할렐루야. Ерөөл дүүрэн үү? Ихэнх нь дугуй багч чинь. Ерөөлгүй амьдарч байгаа даа. Өнгөрсөн 7 хоног та нар анзарч байгаа бол бид нар нэлээд ажилтай 7 хоног өнгөрлөө. Нөгөө надад мөрөөдөл бий гэл нэг алдартай үг байдаг шүү дээ. Надад тийм мөрөөдөл олон жилийн өмнөөс байсан. Тэгээд эхлээд хүрэхэд бол маш хэцүү. Яагаад гэвэл ядчил тоглолтын заал байхгүй Орос цэргийн баракт бид нар мөрөөдлөө өрлөөд урагшлахаар шийдсэн тийм үү. Дараанаас нь мэдээж эзэн маш олон уналт босолт, нулимс, залбирал олон зүйлээр бид нарт ингээд сүмийн чуулганы байрыг зөвшөөрж өгсөн. Үүний дараа мөрөөдөлтөд хүрэхэд ингээд нэг за ямар ч байсан заалтай болсон, хөгжим техниктэй болсон. Энэний дараа миний мөрөөдөл нь болохоор юм залуучуудын лайв концерт хийдэг энэ мэрэгжлийн төвшний техниктэй болохыг маш их хүсэж мөрөөдсөн. Тэгээ мэдээж энэ бол тухайн үедээ ингэж тэр бом гарууд өргөөр сүмийн барилга бариад зогсохгүй дахиад дээр нэмээд 70-80 сая төгрөгийн студи техник хэрэгсэл бэлдэнэ гэдэг бол ингээд зүгээр л мөрөөдөл төдий юм шиг санагдчихсэн боловч өнөөдөр бид нар маш ойрхон ирсэн мөрөөдөлтөө. Бүх техникүүд шинжлэгдсэн. Дуу, саунд бүх юм өөрчлөгдсөн байгааг та нар харж байгаа. Бид нар өмнө нь сонирхогчийн энгийн зүйлс ингээд мэрэгжлийн техниктэй холилдчихсэн бол одоо бүгдийг насаад яг мэрэгжлийн түвшинд байсан. Тэгсэн чинь бидний өмнөх техникүүд ингээд гологдож эхэлсэн байхгүй юу? Миди картууд, саунд картууд, техникүүд. Энд залуучууд магтаал хүндэтгэл өргөхөд тэр нь энэ хойдлын студи дээр очиод мэрэгжлийн дугуйлалттай шууд подкаст шууд сайтад байрлуулж болохоор мастер миксинг тэндээ яг тоглолтын дундуур хийгдээд гарахаар ингэж зохион байгуулахаар хийсэн. Тэгээ сүмийн мөнгө дууссан. Миний мөнгө дууссан. Бүх юм шавхсан байхгүй. Тэгээ явсаар байгаад яг босгон дээр ирсэн чинь муу сүнсний тийм ээ сүнслэг тэмцлүүд бий болж эхэлсэн. Үл ойлголцлууд, арх дарсны асуудлууд, шудраг бус байдлууд, санхүү мөнгөний асуудлууд, үйлчлэлийн багийнхны маань залуу гэр бүлийн мэд яг энд хамгийн чухал оролцох ёстой хүмүүс дээр муу сүнс ажиллаа хийж эхэлсэн. Ингээ явсаар яваад за энэний л ард гарчвал миний мөрөөдөл чуулганда залуучуудынхаа төлөө бүх зүрхээр мөрөөдсөн мөрөөдөл маань биелнэ гэд маш их хичээсэн чинь асуудал нь юу болж хуурсан гэхээр манай өмнө нь байсан студийн компьютерийн үзүүлэлт нь хүрэх явцсан. Яг тэгэхээр эн чинь одоо ингээд 14-р үеийн тийм ээ 14-р генерашны техник хэрэгслүүд студийн одоо програм хангамжууд бүх юм ингээд бэлэн болсон чинь манай хуучин байсан компьютер маань 4-р үеийг нь бүтэ 10 үеэр хоцорсон. Тэг яагаад ингэ хоцорч юу гэсэн чинь би пастор болохоос 2 жилийн өмнө GV студийг бодлож авсан та нар мэдэн тийм. Тэгээ одоо би 9 дахь жилдээ гэхэлэр 11 жилийн өмнөх компьютер болохоор одоо 2025-26 оны энэ програм хангамж энэ техник хэрэгсэл хоцрогдсон. Уул нь сэпүү солиол болчих байх гэсэн чинь боломжгүй. 14-р generation буюу 14-р үеийн гэж яриад байгаа тэр бид нарт одоо гарцаагүй хамгийн сүүлийн даваа болох энэний үнэ нь болохоор ойролцоогоор 12 сая төгрөг гинэ. Тэгээ би өнгөрсөн 7 хоног ингээд нөгөө та нар боддоо олон хоног мөрөөдсөн мөрөөдөлтөө ингээд дөнгөж 7-оод холдохлоор нэг амар харамсалтай байдаг тийм үү. Энэ хүртэл тийм ээ 9 жил барилгачийн пастораараа дуудуулж энэ хүртэл бүх зүрхээ байгаа бүхнээ зориулаад яг бариад тавина гэдэг бол үнэхээр одоо энэ хүртэл ирсэн юм чинь бурхан хангана гэж итгэж байгаа. Та нар минь бас залбирч өгөөрэй. Би амлаа би энд дуулахгүй. Миний үе өнгөрсөн. Би одоо алга болох ёстой.
Харин Магдалины олон сүрийн залуучууд, Дархны маань олон залуучууд, мөн Сэлэнг, Эрдэнэт, Улаанбаатарын олон залуучууд яг энэ мэрэгжлийн лайв техник хэрэгтэй. Бид нар өмнө нь гаргаж ирсэн CD-нүүд дээр та нарыг л хүмүүсийн шуум ороод гэж алгаад ташиж штэ тийм үү. Тэр чинь студ дотор албадлагаар хийж байгаа байхгүй. Гэтэл одоо яг энэ лайв техник маань юунд хэрэгтэй юм гэхээр энэ зааланд байгаа сүнслэг оршихуй яг тэрүүгээрээ мэрэгжлийн студиэр ороод мэрэгжлийн дуу дүрсний өндөр түвшинтэй гарах боломжтой гэсэн. Би олон продюсеруудаас асуусан том хэмжээний 3 сүмэл байдаг гинэ хотод 21 аймагт байхгүй. Тэгэхээр олон залуучуудад энэ зөвхөн сэргэн мандал гэхгүй олон залуучуудад тэр магтаал хүндэтгэл эзнийг магтаж байгаа зохиосон дуунуудаараа эзнийг магтах тэдгээр нь тэр өндөр үнэтэй студ гэхгүйгээр явагдсан. Хотоос залуучууд холбогдсон байхгүй юу? 2-3 газраас холбогдсон. Хотоос бас пасторууд ирсэн. Манай Азиудын удирдах зүйл мөн захирал хичээл зааж байгаа багш нар пасторууд ирсэн. Тэгээд хүмүүс сураг сонсоод асуусан байхгүй Ямко пастраа за ямар нэгэн байдлаар баг болж байгаа гэсэн хэрвээ болвол манай Магдалины баг манай одоо юу гэдгийг энэ олон улсын байгууллагын залуучуудын Магдалины баг очоод тэгээд бид нэр тэнд бичлэг хийж подкаст хийж болох уу? Бид нар зохиосон дуугаа зөндөө бэлдэж open mic дээр дуулсан одоо campus crusade юу гэдгийг залуучуудын олон конференц дээр бид нар үйлчилсэн болохоор бид нар бэлэн байгаа. Гол нь биднэрт яг ингэ бичээд өгөх студ байхгүй таныг итгэгч хүмүүст итгэгч залуучуудад жоохон хямдхан бичлэг хийж өгнө гэж бид нар сураг сонссон гэд 2-3 газараас ярьсан баг. Хотоос би юу гэж хариулсан гэж өнөөдөр хамгийн хямд ханшин нэг дуу 5 сая төгрөгөөр студид бичиж байгаа. Өндөр түвшнийх бол 12 сая. Тэрнээс өндөр түвшнийх бол Монголын студид хийдэггүй. Улаан өдрөө, Бурайд руу, Орос руу, Филиппин, Сингапур руу явуулж тентхий студид дээр хийдэг. Энд зөвхөн замаа өрөөд тракшн хийчихэд мастер миксийн бүх юм тэндээ хийгддэг. Тэгвэл та бод. Тэр залуучдын асуув намайг хэдэн төгрөг нэг дуу хэдээр хийнэ гэж хэлсэн гэж бодож байна. 2 сая. Боломжийн үнэ хөөсдөө 50-аас доош 40% л гээ гэж байна шүү дээ. Тэгээд манай техник маань тийм муу биш шүү дээ. Энэ мэрэгжлийн техник. Тэгээд би юу гэж хэлсэн гэвэл та нар ирээд проб хий. Пробыг чинь би харна. Тэгээд та нар ирээд хоорондоо ингээл залуучууд инээлдээл, идэж уугаал, юм яриад, маазралцах юм бол тэр хэмжээнд чи би үнэтэй дугна. 3 сая, 4 сая, 5 сая. Хэрвээ та нар яг чин зүрхээрээ ирээд өөрсдөө маш их проб хийгээд бэлэн болчоод яг эзэнт л энэ Магдалыг яг ингээд YouTube, сошиалаар яг л залуучуудад хүргэмээр байна. Яг мэрэгжлийн төвшөнд тэдний сонсдог тэр чихвчээр яг сонсголонтой гой сонсогдох хэмжээнд хиймээр байна гэд ирээд зогсоо цаг өдөр шөнөгүй бичлэгдээ ороод тракуудаа өрөөд яг хичээх юм бол тэр хичээл зүтгэлийг чинь би яг нүдээр хараад мэдэх юм бол тогны мөнгө 20,000 төгрөг болоо. Тэгээд дууга гарах гэж байсан. Болж юм. Шудраг байгаа үстэй. Тэгээ 20,000 төгрөгн дээр яах вэ гэвэл маазраал, цаг удаал, хон жөнжөөл, юмаа хийхгүй байвал сая, 2 сая, 3 сая, 5 сая, 5-аас дээш байхгүй баяртай. Шудраг байна. Энэ мөрөөдөлтөд хүрэхийг маш их хүсэж байна. Одоо та нар залуучууд яагаад хуучны Магдалыг сонсгоо байлцсан мэдгүй. Бүх чихвчин дотор манай энэ том сабвуферүүд чинь тодорхой хэмжээнд бий болсон. Тэд нар жоохон аяц муутай дуу байсан ч дууралт нь 4К нэгтаршилтай 4К-гаар дуурдаг студийн дууралт байх юм бол тэд нар сонсоод байдаг. Ойлгохгүй сонсоод байдаг. Харин хичнээн гоё Магдал байсан ч 4К биш 244 ГГц гэдэг юм уу те жоохон уналттай ийм магтан дуунууд. Одоо миний өмнө хэдэн жилийн өмнө гаргаж ирсэн CD-нүүд чи бүгд тэгээ дуун унтсан. Тийм дуу байвал хичнээн гоё дуу байсан ч чихвчэнд нь шал гэд чифтэй болохоор сонсгоо байсан байхгүй. Бид нар цаг үеэ дагаад өөрчлөгдөх ёстой зүйл гэж байна. Бас өөрчлөгдөж болохгүй зүйл. Өөрчлөгдөж болохгүй зүйл бол Христ итгэлд ёс зүй байгаа. Завхаарл, архитэлт, хулгай, худал хэлэх, бие бинийгээ луурдах, ял зүрийн сүлжээний бизнес 9 жорын мөнгөтэй хүүтэй мөнгө зээлэх энэ ёс зүй бол
хэдэн мянган жил үргэлжилсэн ч өөрчлөгдөж болохгүй. Гэхдээ цаг үеэ дагаад биднэрт өөрчлөгдөх шаардлагатай зүйл байна. Жишээ нь та боддоо. Есүс ямар унаа ундаг байсан? Илжиг ундаг байсан. Есүс ямар хувцас өмсдөг байсан? Цагаан, майланган, эфод, ойдлгүй эфод өмсдөг байсан. Тэгвэл би Библийн үгнээс зөрөхгүйгээд та илжиг унаад цагаан палаж майланган эфод өмсөд талбай дундуур илжигтэй яваа сайн мэдээ тараа. Хинт сонсохгүй байвал их юм. Сүмүүдээс таныг аваа явчих байх. Тийм нөгөө хаврын хавсраг одоо янз бүрийн үлрэлэн таарсан байна гэдээ аваа явчих. Цаг үеэ дагаад бид нар өөрчлөгдөх хэрэгтэй. Залуучуудад хүрэхийн тулд бид нар тэдний сонирхож байгаа тэр талбар дээр, тэр өндөрлөг дээр бид нар байх хэрэгтэй. Camps Crusade, YWAM, өөр бусад олон улсын байгууллагууд ярьдаг штеп. 9 өндөрлөг, нийгмийн 7 өндөрлөг гэл тийм ээ, боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлаг гэл. Энэ өндөрлгүүд дээр бид нар зөв байршлаа тогтоож иж одоо байгаа энэ залуучуудад сайн мэдээг түгээж хүргэх байхгүй. Тийм учраас миний мөрөөдөл энэ байсан байхгүй. Тэг ганцхан юм дээр гацчихад амар харамсалтай. Хэрвээ надад тэр мөнгө байсан бол би огтхон ч хэрэгэлцэхгүй шууд окей гэж шийдвэр гаргах байсан. Гэхдээ намайг энэ хүртэл удирдсан эзэн хаа нэгтээ бидэнд эвэл өгөх тийм дуу хоолой байгаа гэж итгэж байна. Бас та нарын маань залбирал хэрэгтэй. Настангууд маань их ойлгохгүй байгаа. Яг яах гээд байгаа юм бол гэдэг. Харна. Манай чуулган бол яагаад бид нар сэргэн мандал Христийн чуулган гэж хаяг тавьдаггүй гэж бид нар Дархан хотод үйлчлэхээр барьсан. Энэ барилгыг бид нар дахин шүтэх гэж биш, айлч цуглааны хөдөө орон нутгийн айлч хотын хин ч ирээд энд эзнийг магтах бүрэн боломжтой байхын тулд энд яг л ориглох булаг мэт тэр цөлдөх шанд гэж ярьдаг шиг тэр шанд мэт Бурхныг магтагч нар, Бурхны хүмүүс ирж бүрэн дүүрэн баяр хөөртэй үйлчлэл хийхин тулд бид нар энэ зогсож байгаа гэж би итгэж байна. Ийм ч учраас эзэн бид нарыг энэ хүртэл хөтлөнд агуулсан гэж итгэж байна. Тиймээс бид нар тэр талбарууд дээр хүрэхийн тулд энэ их хичээл зүтгэл, энэ их цаг хугацаа зарцуулаад мэдээж миний мэдж хийж чадах юм байна. Гэхдээ мэрэгжлийн продюсерууд, мэрэгжлийн хүний хийх шаардлагатай зүйлс одоо бас би. Гэхдээ эзэн хүнээ илгээж өгсөн, бас цаашдаа ч илгээж өгнө гэж би итгэж байна. Тийм болохоор олон залуучуудад ийм чаленж өгмөр байгаа байхгүй юу? Одооноос сайн бэлдэх хэрэгтэй. Манай Магдалины өсвөрийнхээ ер нь бэлдээл байгаа тийм үү? Бэлдээл байгаа. Гэхдээ пробонд яг энд ингээ проб хийж байгаа, бэлтгэл хийж байгааг нь харахаар хизээч яг студийн түвшинд очиж болохгүй байгаа байхгүй юу? Ядчил метрономоо дагаж явах хэрэгтэй. Тэр хэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Дор дороо хариуцсан хөгжим хоолоогоо гам уншиж хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл одоо ингэ бэлэн болчихлоо. Одоо та нарт юу дутуу вэ? Чамд чи өөрөө л дутуу. Чи мөрөөдөлтөө үнэнч байх л дутуу. Түүнээс чуулган чинь, ах эгч нар чинь, аав ээж нар чинь, ахлагч удирдагч пасторууд чинь та нарын төлөө энэ хүртэл хийгээд явж байгаа. Тийм болохоор би нэг бодлын их баяртай, нэг бодлын ингэ дүнгэж бариад алдсан яг ингэж уржигдэр сонсоод дахиад уу гэж болчлоо гэж бодсон байхгүй юу? Би ямар баяртай вэ манай ахлагчлаа мэдэн тийм үү? Дахин чатан дээр оруулаад дахин миний олон жилийн мөрөөдөл гэдээсэн чинь нэг жижигхэн шилэн мөрөвчлөө. Гэхдээ цөмлөнөө хэдүүлээ. Тийм болохоор та нар маань бити гайхаараа цаашдаа бид нар яг энэ техник хэрэгслийн тал дээр илүү их удаан ажиллах учраас инглиэд настангуудаа тоохгүй байгаа юм биш шүү. Гэхдээ бид нар сайн мэдээний үр тарихын тулд үе үеэрээ эдэр залуучууд нь эдэр залуучууд, өсвөр нь өсвөр, хүүхдүүд нь хүүхдүүд, настангууд нь настангуудаараа бүгд хөдөлж урагшилжээж эзний дуу хоолойг сонсож түүнд рүү ойртчиж бид нар урагшилна гэсэн. Өнөөдөр бид нар маш сонирхолтой сэдв үзнэ. Өмнө нь би орж ирсэн л гэхдээ дахиад орно. Юу гэхээр Бурхны дуу хоолой гэж юу вэ? Бурхан яриа л байдаг тийм үү? Та нар тэгж бодож байсан үе бий юу? Библиэлд болохоор Бурхан өөрийнхөө хүнтэй яриад байдаг. Эзэн тэгж хэлв. Энийг тэгж шийдэж хэлв. Бурхан тэгж хэлв гэлээдэг. Гэтэл миний би амьдралдаа нэг ч удаа хөөе нямка гэж сонсч үзээгүй. Би та нарт нэг онготой юм ярих уу? Манай эхнэр нэг өөрөө манай энэ нойлдог нэг өөрөө байж байгаа нэг
гээл дистанц цацдаг нэг юм байна да, нэг автомат юм байна да, ханд өлгцэн. Тим юм аваад 0 байж гад батарейн солиод цэнгэлсэн байсан юм байна л да. Би шүн ингээд хаг сууснаартай ингээд унтаал манраал гэж юм. Гიშгэл болдог аягүй цойротол айгаал энэ одоо юу вэ гэл ингээд хүү яг тэгдэг тийм үү. Яг ингээд энэ дүн шиг гэхэд байгаа юм шиг. Тэг би бүр юу гэсэн гэж. Яг үннээсээ би ч нэг ичгнүүрээ хэлгэндээ наацсан юм шүү дээ. Өнөөдрийн Самуэлийн хэлдэг шиг боол тань сонсож байна. Эцэг минь айлдаж хайрл гэж үздсэн байхгүй юу? Тэгээд хэд хоног хуурдж байгаа нэг өдөр 0 ороод шүн 3 цаг үед 0 орч гарч авч ард гэдгийг ингээ хаасан ч нөгөө мө дистрант чи манай 0 жоохон ингэ ив хавгуу нэг том штэ цойротдаг. Нөгөөх маань шүн би яг ингэ ойролцоо унтдаг болохоор тэнд гэхээр цойротод надад сонсохдоо гэж байгаа шиг сонсогдоо. Боол над тань сонсож байна альдаж хайрл эдэр гэдсэн чи автомат дистранттай яриадсэн юм билээ. Энэ мэтчлэн бид нар хүсдэгч Бурхны дуу хоолой амархан биш юм шиг санагддаг. Надаас алс хол юм шиг. Өөр тусгай мундаг хүмүүстэй эзэн харьцаад над шиг хүмүүстэй зөвхөн Библигээр л ярьдаг юм шиг ийм байдлаар бид нар эргэлзээд үржиж. Өнөөдөр бүгдээрээ яг ийм дүр төрхийг хамтдаа үзэх болно. Гэхдээ та Бурхны дуу хоолой гэж яг юу юм бэ? Одоо юу юм бэ? Өнгөрсөн таны амьдралд яг юу байсан юм бэ? Цаашдаа хэрхэн сонсох юм бэ гэдгийг бүрэн ойлгох болтугай гэж эзний нэрээр өрөөж байна. Амен. Бүгдээрээ 1-р Самуэль 2-р Самуэлийг үзчихсэн. 1-р Самуэль 1-р бүлэг 1-р Самуэль 2-р бүлгийг үзчихсэн. Одоо 3-р бүлэг рүү орчих. Би тавганд 3-р бүлгийн нэгээс уншаад эхлэе. За би тавганд уншиж өгье. Балчир хөвгүн Самуэль Элигийн дор эзэнд үйлчилж байв. Тэр өдрүүдэд эзний үг ховор үзэгдлүүд ч цөөн байв. Нүдэн буудаж эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон Эли өөрийнхөө газар хөвтөж байх тэр цагт Бурхны дэнлүү хараахан унтраагүй байсан агаад Бурхны авдар орших эзний сүмд Самуэль хөвтөж байв. За. Салфет байна. Эндээс эхлээ бүгдээрээ жоохон судлаа. Одоо нөгөө Самуэлийг юуг тодорхойлж байгаа юм гэлээ? Балчир хөвгүн Самуэль. Энэ еврей хэлэн дээр энэ балчир хөвгүн Самуэль, балчир хөвгүн Есүс өсөд торинж байгаа тухай өгүүлдэг гэж бид нар ярьсан тийм үү? Өөрөөр хэлбэл Самуэль одоо балчир хөвгүн Самуэль гэж байгаа нь Элигийн дор боловч эзэнд үйлчилж байгаа. Харин Хофны Финихас хоёр Элигийн дор Элид үйлчилсэн. Яагаад тэд нар эзнийг мэддэггүй байсан гэдгийг 2-р бүлгийн 12 дээр хэлсэн тийм үү? Тэр хоёр үл бүтэх хүмүүс бөгөөд эзнийг мэддэггүй учраас тэр завхаарл, тэр эзний өргөлд тийм ээ Бурхан өөрөө юунд та нар миний хүндэтгэл, миний өргөлийг дэвслэнэ вэ гэж ууралж байгаа. Дэвслэнэ гэдэг чинь ямар ширүүн үг вэ? Тэгээ Бурхан энийг хэлж байгаа гэхлээр бүр ширүүн санагдаж байгаа. Харин балчир хөвгүн Самуэль Элигийн дор хүнд үйлчилсэн гинүү? Эзэндээ үйлчилж байсан гэсэн үг. Энэ нь юу хэлж байгаа вэ? Тэр нэгдүгээр үгээр бэлтгэгдэж байна. Хоёрдугаарт туршлага сууж буй. Гуравдугаарт онцгой хариун газарт үйлчлэхэд балчирдах хүүхэд боловч өөр аргагүй үйлчилж байгаа дүр төрхийг Библи маань хэлж өгч байна. Нөгөөдөө Самуэль номыг хэн бичлээ? Самуэль бичсэн. Онлын хувьд энгийнээр Самуэль бичсэн. Гэхдээ Самуэль номыг Самуэль бүрэн бичиж 1-2 дугаар Самуэлийг бүрэн бичиж дуусгасан гэж оншиж болдоггүй. Яг гэвэл Самуэль номын дундуур Самуэль өөрөө өгдөг шүү дээ. Самуэль нас болсны дараа Самуэлийн дараагийн түүхүүд яваад байдаг. Тэрийг нас болсон Самуэль яаж бичих юм? Ийм учраас Библи өөрөө биднэрт юу гэж хэлсэн гэвэл энэ талаар маш тодорхой ингэж хэлсэн. 1-р Шаштрал 29-ийн 29-оос 30 дээр Самуэлийн шаштрал, иш үзүүлэгч Натаны шаштрал, иш үзүүлэгч Гадын шаштрууд энэ Самуэль номон дээр тэмдэглэгдсэн юм шүү гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Самуэлийг нас болсны дараа түүний хайртай дагалдагч нар нь түүнийг сайн мэдэх хүмүүс нь үргэлжлүүлэн Самуэлийн өдрийн тэмдэглэлийг олсон байх нь шүү дээ. Тэрийг нь үргэлжлүүлж бичээд Самуэль ном хаадын үедээ золгоод дуусах хүртэл нь үргэлжлүүлсэн гэсэн үг. Тэгээ дан Самуэль номыг Самуэль бичсэн гэдээ өнгөрчиж болох нь. Үүдээр юу гэж Библи өөрөө 1-р Шаштрал 29-29-оос 30 дээр маш тодорхой Самуэлийн шаштрал, Гад иш үзүүлэгч Гад,
Натан нар хамтарч бичсэн юм шиг. Өөрөөр хэлбэл Самуэлийг нас барсны дараа иш үзүүлэгч Натан Гад нар үргэлжлүүлсэн байх нь. Ингээ хаадын үе хүртэл юу болсон юм бэ? Бурхан Израильд хэрхэн ажилласан юм бэ гэдгийг үргэлжлүүлж бичээд Самуэль ном дуусснаар 1-2 дугаар хаад эхэлж байна. Тэгэхээр бид нар онлын хувьд Самуэль номыг Самуэль бичсэн гэж болгоч төгсгөл хэсэг нь яасан байна? Натан Гад хэмээх Бурханы өмнөөс үргэлжлүүлсэн байна. Натан Гад хоёрын тухай бол хаадууд дээр мөн 2 дугаар Самуэль дээр гардаг тийм үү? Нөгөө Давидыг зэмлдэг иш үзүүлэгч Натан. Сүүлд Давидыг хөгшрөөд Израилийг бүхэлд нь Юудатай нь удирдаад хаан болоход Давидэд мөн Бурханы үгийг зааж түүнийг дагалдуулж ирсэн иш үзүүлэгч хэмэлээ Гад. Энэ хоёр хүмүүс хамтран бичилдсэн байх нь. Тэгэхээр одоо 1 2 3 дугаар бүлгийг бол Самуэль өөрөө бичиж байгаа. Самуэль өөрийнхөө тухай өөрөө бичиж байгаа гэсэн үг. Тэрээр өөрийнхөө тухай өөрөө бичихтэй энэ үеийг юу гэж дүрсэлсэн бэ гэвэл тэдгээр өдрүүдэд эзний үг ховор үзэгдлүүд нь ч цөөхөн байваа гэж байна. Яагаад гэвэл та нар бод Израиль даяараа итгэлээс ухарцсан, Бурханаас ухарцсан. Тэгээд тэднийг итгэл рүү дагуулж удирдах ёстой тэргүүн тахилч нь хаанд тахилч Элийн хүүхдүүдтэй үйлчлээ өглүүлсэн. Харин хүүхдүүд нь Бурханыг мэдэхгүй үл бүтэх хүмүүс. Тийм учраас энэ үеийг Самуэль өөрөө юу гэж дүрсэлсэн гэвэл эзний үг ховор үзэглүүдч цөө. Ийм үе байлаа гэж тайлбарлаж байна. За үүний дараа Элигийн нүд муудсан тухай ярьж байна. Энийг бол 2 дугаар бүлгийн төгсгөл Бурхан хэлсэн шүү дээ. Эли би чамайг шийтгэнэ. Чи хүүхдүүдээ надаас дээгүүр тавьсан. Чиний хүүхдүүд сүмийн тийм ээ майхан сүмийн онцгой ариун газрын хүүхнүүдтэй завхаарч унтаж хэвтэж байхад чи мэдсээр байж үл тоосон. Чи хүүхдүүдээ надаас илүүд тавьж, хүүхдүүдээ чи надаас илүү хайрласан. Тийм учраас надаас илүү өргөмжилсэн. Тийм учраас би чамд өг шийтгэлийн хамгийн анхных нь чи миний ард түмэнд сүнслэг нүд чих болох ёстой үүргээ умарцсан учраас би чиний нүдийг нулимсаар сохлох болно. Энэ маань удахгүй биелнэ гэдгийг Хофны Финихас буюу чиний 2 хүүхэд нэг өдөр нэг дор үхэх болно. Үүнийг чи харах болно. Гэхдээ би чамайг тийм амар өхөөлөхгүй. Эдгээрийг харж тэр хараач муудаж тийм ээ энэ шийдэглийг бүрэн амсад дуусах хүртэл би чамайг байлгана. Ингэж хэл. Энэ үг одоо биелсэн байгаа ч та хардаа Самуэль 2 дугаар зүйл дээр нүд нь муудаж ихэлсэн бөгөөд Элия тийм ээ нүд нь муудаж ихэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон Эли өөрийнхөө газарт байх тэр цагт Бурхны дэнлүү хараахан унтраагүй байсаагаад Бурхны авдар орших эзний сүмд Самуэль хэвтчихсэн. Самуэль хаана хэвтчихсэн гэнэ үү? Бурхны авдар орших эзний сүмд хэвтчихсэн. Би уулын зураг бэлтгэсэн байсан юм л да. Ирээд эднэрийг нөгөө аналог холболтыг хийх гэж зүтгэсээр байгаад проектор руу оруулж амжсангүй. Тэгэхдээ та нар агаар дээр зурхаар ойлгодог болчихсон тийм үү? Майхан сүм чинь өөрөө ийм хашаатай. Хашаан дотроо дааман хаалган доороо банаг ингээ ирчүүл ам юм шүү. Болохгүй мэнэ. За төсөөллөөрөө л ойлгоцгоё. Тэр хашаан дотроо дээр нь ингээд босоо хэлбэрийн майхан сүм байна. Майхан сүмийн дунд майланган маш зузаан хөшиг байна. Тэр хөшигний цааталд юу байгаа вэ? Гэрээний авдар байна. Энэ бол онцгой ариун газар. Энэ гэрээний авдар буу нэгсэндээ 2 өрөөтэй майхан гэсэн үг шүү дээ. Энэ гэрээний авдар буу газрыг онцгой ариун газар буюу түүнд жилд ганцхан удаа л тэргүүн дахилж орох хэрэгтэй. Илүү хүн орж болохгүй үхэн. Харин тэрний үүдний хэсэг байна шүү дээ майхны. Гэрээний авдрыг хөшиг халахлаад хөшигний наадалд юу байх вэ гэхээр 7 дэнлүү байна. Талхны ширээ байна. Тэгээд тахлын ширээ байна. Утлагын нэгсэндээ манайхаар хүч угуулдаг шиг тийм утлагын ширээ байна. За яг ийм нөхцөл байдал Самуэль дэнлүү хараахан унтраагүй үед ариун газар хэвтчихээлээ гэдэг нь нөгөө гэрээний амтар байгаа онцгой ариун газар биш. Тэрний үүдэн дэх ариун газарт дэнлүүний хажууд Самуэль хэвтчихээн гэсэн үг. Яах гээд хэвтэж байгаа вэ гэвэл Бурхны энэ дэнлүүнд хизээч унтарч болохгүй гэсэн тушаалтай. Тэр тушаал нь болохтой зэрэг Левит номон дээр дэд хууль тооллого номон дээр аль хэдийн өгөгдсөн тушаал тэр дэнлүү тэндээ тасралтгүй асчих ёстой. Гитлэл номны 27-гийн 20 дээр
Левит номны 24-ийн 2 дээр 2 ч удаа Бурхан хэлсэн. Тэр дэнлүүг та нар сайн мэднэ шүү дээ. 7 салаа том дэнлүү. Тэгвэл энэ дэнлүү унтраахгүй асаалттай байлгахын тулд хэн ариун газарт дуулан хөвтчих хэвчтэй. Эли хөвтчих хэвчтэй шүү дээ, тийм үү? Гэтэл Эли яасан гинөө? Нүд нь муудсан, шийтгэл нь хэдийн ихэлсэн, хараа нь муудаад өөрийн газарт хөвтнө гэдэг нь хөвтөрт орсон, хөгшөлсөн, хүч тэнхээ барагдсан. Тэгээ хараагүй болсон Эли өөрийнхөө газарт хөвтнө гэдэг нь тэр хашаан дотор байгаа майхан сүмийн булангийн энэ талд нь тэгүүн тахилчин байх бас нэг майхан байдаг байхгүй. Тэндээ амарж исэн гэсэн үг. Тэгвэл Элигийн нүдэн муудаад хөгшин настай болоод юм харахаа болоод хөвтөрт орсон бол Элигийн оронд хэн тэнд 7 дэнлүүн дээр тос нэмээд унтраахгүй ажиллаж үйлчилж явах хэвчтэй. Хофны Финихас хоёр шүү дээ. Тахилч нар шүү дээ. Тэгвэл Хофны Финихас байгаа мó тэнд? Тэнд караокед гэх юм уу, бард гэх юм уу, нөгөө хүүхнүүдтэйгээ шоуд гэх юм уу зугаацаад байхгүй. Өөрөөр хэлбэл энэ 3 тахилч гуруулаа эзний өмнө хүлээсэн үргээсээ холтцсон. Нэг өвөө нь би энэ муудаад 2 залуу нь хаана байгаа нь мэддэхгүй үл бүтэх амьдралаар амьдарч байгаа. Тэгээд хин тэнд хариуцаа байж гин гэвэл Балчир хүүгүүн Самуэль. Энгийн хүүгүүн биш. Өсвөр насны гэж болохуус Балчир хүүгүүн Самуэль тэнд хөвтөж байна. Яагаад хөвтөж байна гэвэл энэ дэнлүү унтарч болохгүй. Ойлгож байна. Тэр дэнлүү нь яагаад тийм чухал юм гэхээр тэр дэнлүүнд 3 чухал онцлог байгаа. Тэр дэнлүүний 3 чухал онцлог нь нэгдүгээрт нь энэ дэнлүү юугаар ажилддаг юм бэ? Та нар монголчууд би еврейчүүдтэй төстэй гэж ярьдаг шүү дээ. Монголчууд нөө зул өргөдөг шүү хүнээс урахаар. Тэгвэл зулын голыг хөвөнгөөр хийчээд тэгээд дээр нь юу хийдэг вүлээ? Шар тос хийдэг шүү дээ, тийм үү? Тос, өөхөн тос ч юм уу, шар тос. Тэгээд тэрийг унтарчул яадаг вүлээ? Нас болсон хүн замаа харахаа байчихна гэдэг одоо тэр хүнд л гарч идэе гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөөдхөө шүн унтахдаа заавал дүүрэгдэг гэсэн унтарчил магадгүй гэдэг. Энд чинь нөгөө хэдийн мухар сүлсэг боловч тэр хүний итгэл үнэмшил учраас бид нар үгүйсгэж болохгүй шүү дээ бас. Ингээд заавал тосоо нэмчээд өглөө босоод настай хүмүүс 6 цагт тогоогоо тавиад аргалаа түлж гэрээ дулаад суулчаад хамгийн түрүүнд авдар дээр очиод юу хийдэг вүлээ? Гэт нэг юм эргүүлдэг. Эргүүлснийхээ дараа тосон байна уу гэж хараад дундарсан байвал нэмдэг. Яагаад 49 хоног унтарч болохгүй ч гэсэн. Яг үүн шиг энэ ажлыг өргөөнд хэн хийж байгаа нь Балчир хүүгүүн Самуэль хийж байгаа. Унтарч болохгүй ч гэсэн. Унтарч болохгүй тэр шалтгаан нь юу юм гэхээр энэ унтраахгүй хийж байгаа тос нь ариун сүнс, Бурхны сүнсийг бэлэгддэг байхгүй. Тэгвэл унтарлаа гэвэл яах нь вэ? Бурхны сүнс түүний ажил байхгүй болно. Эзний ариун оршихуйд Бурхны сүнс байхгүй бах ямар аимшигтай гэж хичнээн мундаг ярьдаг, хичнээн мундаг пастор, хэдэн зуун пастор байгаад ч тэнд Бурхны сүнс байхгүй бол амьгүй. Яг сүнсээр нэг аалзны тор татсан юм шиг тийм газар болж байгаа шүү дээ. Тэгвэл Бурхны дэнлүү хараахан унтраагүй гэдэг нь унтрах төгчс үе байгааз. Энэ нь Бурхны сүнс ажиллаа хийхгүй үг зүүн, үзэгдэл зүүн болцсон харанхуй үеийг Самуэль дэнлүүгээр илэрхийлж байгаа. Гэхдээ та нар санаа зовлтгүй би тэнд хэдий Балчир хүүхэд боловч хараад хэвтчихсэн шүү. Унтраахгүй тулд. Нэгдүгээр Бурхны сүнс. Хоёрдугаар энэ 7 дэнлүү нь гэрэл ба Бурхны оршихуй, илчлэлт, үннийг бас Бурхны үгийг бэлэгдэжээд байна. Төгс үг гэсэн үг 7 дэнлүү. Энэ үг илчлэлт муу яасан гинөө? Хараахан унтраагүй. Бурхны үг зүүн, эрүүл сургаал, номлол зүүн, Библийн үг зүүн, итгэгч нар тухайн үеийн Израильчууд нь Библиэд тоохоо байцсан ийм хүнд үе гэсэн үг. Ойлгож байна. Гурав дахь нь тасралтгүй асах ёстой эзэнд өргөгдөх тасралтгүй залбирал, мөргөл, тасралтгүй сүнслэг амьдралыг бэлэгдэж байна. Тэгвэл энэ амьдрал хараахан унтраагүй гэж Самуэль хэлсэн нь тасарсан уу? Хофны Финихас тасарсан биш үү? Бурхны оршихуй дотор сүнслэг амьдрал дотор завхаарахыг зөвшөөрд юм. Тэр хоёрын хувьд хэдийн үгүй ус. Элигийн хувьд Бурхан хэдийн шийтгэлээ өөрийн хүнээр хэлсэн. Чиний 2 хүүхэд өхөн. Би чамайг нэг удаа шийтгэх нэгээгүй. Мөнхөд чиний удмыг би тасна. Дахиж хизээч чиний удмаас тахилж гарахгүй. Хофны Финихас чиний Израильд миний өмнө үйлдсэн энэ бузар үйлийг чинь ямар ч өргөл, ямар ч тахил цэвэршүүлэх боломжгүй
гэж 2 дугаар бүлгийн төгсгөл маш тодорхой байсан байна. Тэгэхээр Элигээс бас таслагдсан. Одоо ганц сэтгэл найдвар нь ариун газарт хөвтөж буй балчир хөвгөн Самуэль. Тэр дэнлэг маань. Тэр энэ 3 бэлэгдлийг харна гэсэн. Үгийн хүн гэсэн. Та нар мэдэх үү? Нэг 1000 песо хулгайлсан пасторын тухай сонсч байсан уу? Нэг пастор Шимбан хийгээд ингээд сүмийнхээ хүмүүсийн гэрээр ингээд зочлоод хоол идээ залбирж өгөө явж исэн чинь нэг гэр бүл дээр ингээд эхнэр нөхөр хоёр дээр орсон байна л да. Тэгээ эхнэр нь ингээд ширээн дээрээ песо 1000 песо тавьчихсан байсан байна. Тэгээ пастор хоол унд идээд ингээд баяртай гэд гараа явсан чинь ширээн дээр нөгөө 1000 песо алга болсон юм. Тэгээ эхнэр нь нөхөртөө хэлсэн гэнэ хүүш энэ манай пастор жоо юм дуудаг нөхөр юм биш үү? Энэ дээр 1000 песо пасторт өөрт нь өгөхгүй тавьчихсан байсан чинь пастор гараа явсан чинь ширээн дээр тавьчихсан байсан 1000 песо алга болчихжээ. Иннээс хойш эхнэр нөхөр хоёр пасторда урам угарсан гинэ. Тэгээ энэ хоёр бүр сүулдэ шийтсэн гин. Боли энэ сүмд явхаач боли дахиж энэ пасторыг гэртээ урьхаач боли өөр сүмд явъя. Ийм хулгайч пастороор яадаг ингээд бүр сүмдээ явахгүй хэдэн сар болсон гинэ. Тэгээ хэдэн сарын дараа 4-5 сарын дараа гудамжинд эхнэр нь пастортай таарлцсан гинэ. Хүү сайн уу пастор? Оо сайн гэв. Тэгээ эхнэрийн шууд зориглоод хэлсэн гинэ. Яшиг ингэж бодож ханаж явахаар хэлчихээ гэв. Пастора та манай гэрээс 1000 песо хулгайлсан уу? Таныг яг манай гэрт ирээд бид нартай хоол идээд нөхөрлөх үед би яг тод сандаг нь яг таны ширээний хажуу талд би 1000 песо ширээн дээр тавьчихсан байсан чинь таны гараад явсан чинь тэр песо алга болчихсон. Эннээс болоод нөхөр бит хоёр үнэхээр урам уурсан. Тэгсэн чинь пастор тий би авсан гэсэн юм. Гэдгсэн чинь ширээн дээр байгаа амтлагч тэр песон дээр чинь тусчих гээд ахаар нь би аваад библийн чинь завсар хийж гарсан шүү дээ гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй гайхаад цочирдоод уучлалтгүйгээд гэртээ гүйж ирэх нөхөртөө хэлсэн гинэ. Пастор хулгайлаагүй юм байна. Бид хоёрын библийн завсар хийсэн гэж шүү дээ гэд библиэс өгсөн чинь 1000 песон өнгөрсөн хэдэн сарын турш библийн завсар байжсэн. Яг зөв. Библийн нээдэггүй хүмүүс. Энийг ямар үе гэвэл харанхуй үе гэдэг. Яг энийг л Самуэль хэлээд. Тэр хоёр маш их гэмшээд пастороос уучлалгүйгээр сүм рүүгээ иргэсэн. Яагаад асуудал хинд байсан бэ? Өдөр бүр өглөө бүр нээх ёстой бурхны үгээ тэр олон сар нэгээгүй байж нэг удаагийн үл ойлголцлоор тэр пастор сүм чуулган ормонгоор нь эргүүлсэн энэ хоёр ичхээс үе яах. Тийм ээ. Тэгэхээр бидний хувьд энэ Библийн нээдэггүй хүмүүс яг энэ хоёр шиг амьдрал дээр дандаа төөрөлдөж үл ойлгоцож байдаг. Дандаа төөрөлдөж байдаг. Дандаа юмыг буруу ойлгож байдаг. Дандаа юмыг дэгсдүүлж бодож байдаг. Дандаа юмыг ургуулan бодож байдаг. Амьдралд нь баян хэн нэгэнтэй зөрчилдөн үүсэж байдаг. Яагаад юм мэдэхгүй, юунаас болоод юм мэдэхгүй бататай найрамдсны маргаашинд оржоотой муудалцж байдаг. Доржоотой найрамдсны маргааш нь цэцгээтэй асуудал харилцааны асуудалтай болж идэг. Энэ асуудал нь дуустдаггүй, нөгөө хүн нь ч ойлгодоггүй, өөрөө ч бууж өгдөггүй, ярилцдаггүй, бас үгээр өөрийгөө тунгаад шүүдэггүй учраас тэр хүнд гимшил ирдэггүй. Гимшил байхгүй учраас тэр хүнд даруусал ирдэггүй. Даруу биш хинч хинээс ч уучлалт гуйдаггүй. Та нарт олон жил ийм юм тээж хүмүүс би миний мэд юм байгаа байх гэж бодож үзэх хэрэгтэй гэсэн үг. За Бурхны дэнлүү хараахан унтраагүй байсан гэдэг үг нь ийм гүнзгий утгатай байх нь тэнд Самуэль хэвтчихэж. Самуэль хэний өмнөөс хэвтчихэж гэвэл Хофны, Финихас, Эли нарын өмнөөс. Тэр мундаг та нар хараа Элиг яагаад ингэ дахин дурдаад байна гэвэл Бурхан Элид яагаад ийм хүнд шийтгэл өгж байгаа гэвэл Израильд хаан байсан уу? Израилийн хаан Бурхан. Тэгээд Израилийн хаан Бурхан Израильд өөрийн тэргүүн тахилчаар ажиллах юм. Тэгэхээр махан биеийн зүгээс Израилийн хаан хэн бэ? Өдөртөгч нь хэн бэ? Эли байхгүй юу? Эли. Ийм чухал хүн ийм хувайгүй дотоод амьдралтай байгаа нь Элкана, Ханна хоёрын Пенина тийм ээ нэг гэр бүл. Тэр гоё Лев овгийн Магдалины тахилчин удам атлаа хоёр эхнэр нь байн хоорондоо хэрэлдэж хүндэтгэл өргөх болгонд нь асуудал үүсдэг байсан тэр харанхуй. Яагаад гэвэл тахилчийн амьдрал өөрөө юм учраас тэнд байгаа бусад хүмүүсийнх нь өөрөөр хэлбэл сүмийнх нь итгэгч нар, сүмийнх нь пасторууд, сүмийнх нь тэргүү ахлагч нарын амьдрал бас юм бохир заваа үгийг үлдээд гэсэн. Ийм учраас
удирдахжсэн элит бурхан ийм хүнд шийтгэл хариуцлага оногдуулж байна гэсэн. Ойлгож байна уу? За цаашаа уншъя. Бурхны авдар орших эзний сүмд Самуэль хэвтэж байв. Эзэн Самуэлийг дуудахад би энд байна гэж тэр хэлв. Тэгээд тэр Эли рүү гүйж очин та намайг дуудсан тул би энд байна гэв. Харин Эли би дуудаагүй буцаад хэвт гэсэнд Самуэль яваад хэвтэв. Эзэн дахин Самуэль гэж дуудав. Тиймээс Самуэль босож Эли рүү очин та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Эли би дуудаагүй хүмүүн буцаад хэвт гэв. Самуэль эзнийг хараахан мэддэггүй. Эзний үгч түүнд илэрхийлэгдээгүй байжээ. Эзэн 3 дахь удаа Самуэлийг дахин дуудахад Самуэль босож Эли рүү гүйж очин та намайг дуудсан учраас би энд байна гэв. Тэгэхэд Эли балчир хөвгүүнийг эзэн дуудаж байжээ гэдгийг ажиж мэдэв. Тиймээс Эли Самуэль яв хэвтэж амар. Хэрв тэр чамайг дуудвал чи эзэн минь айлдж харил боолтон сонсож байна гэж хариулгэв. Ингээд Самуэль явж байрандаа хэвтэв. Өөрийгөө тоо инээдэрдэг. Яахав гэдэгтээ дими болон бодож хэвтгэхээр намайг бурхан дуудаж ийн гэд мөрөөдөд чамаагүй хэвтгэж бас арай дээж шүү дээ. За энэ хэсгийг тайлбарлаад бүгдээрээ залбирах цаг гаргана. Бити унтчаарай. Анхааралтай сонсоорой. Анхааралтай. За Бурхны дуу хоолой бол авэ биш гэдгийг эхлээд бид нэр ойлгох хэрэгтэй. Ойлгож байна. Авэ биш. Авэ зүг биш. Бидний боддог авэ гэж боддог учраас бид нар өөр газар хайгаад байдаг учраас Бурхан ярьдаггүй биш бид нар сонсдоггүй асуудал. Ойлгож байна. Хамгийн энгийн жишээ. Шинэ гэрэн дээр Саул хэмээх нэг нь Паул болсон Саул маань Стефан хэмээх Бурханы хүнийг чулуугаар шидэж тамалж алчгаад гавья байгуулсан юм шиг дараагийн итгэгч нарыг хөнөөхөөр явж байгаа гшин Есүстэй уулздаг. Тэнгэрээс хурц гэрэл тусаад Саул морноосоо газар хөсөр унах тэр агшинд Есүс юу гэж хэлсэн гэвэл Саула, Саула чи юунд намайг хавчин вэ гэж хэлдэг. Тэгтэл Саул энэ үгийг маш тодорхой сонссон учраас эзэн минь та хэм бэ гэж асуудаг. Яагаад гэвэл энэ яалтчгүй бурхан байна гэдгийг мэдсэн. Чиний хавчижгүй Есүс байна гэж хэлдэг. Энэ бол бодит харилцаа байна. Харин Саул зөндөө цэргүүд дагуулж явсан. Тэгвэл тэр цэргүүд Саул эзэн хоёрын хоорондоо ярьсан тэр яриаг бас ойлгоцсон байсан уу? Хин Тэнгэрээс Саулаа чи юунд намайг хавчна вэ гинэ. Саул эзэн минь та хэм бэ гэсэн чи Есүс байна гинү? Юу гинү гэсэн үү? Тэд нар юу гэж бодсон? Тэнгэр дуурах шиг боллоо л гэж бодсон. Гэрэл харсан тэнгэр дуурах шиг боллоо. Хэрвээ авэ байсан бол Тэнгэрээс тэр чанга авэ буусан бол ганц Саул төдийгүй тэнд хажуу хавирганд байгаа олон цэрэг сонсохгүй гэж юу? Сонсон шүү дээ. Энд би ярьж байна. Микрофоноор. Та нар бүгдээрээ өөр сонсоод байна. Та нар миний нэг үгийг нэг л сонсож байгаа шүү дээ. Бүгдээрээ зэрэг сонсож байгаа шүү дээ. Яагаад? Авэ учраас харин Бурхны дуу хоолой ийм авэ гинөө. Эхний ээлжинд үгүй. Яагаад би эхний ээлжинд гэж юм бол дараа нь арай өөр зүйл ярих учраас. Та нар Петрийг хар. Дахиад донгоддог. Тэгэхдээ Петр аюу тийм бас над шиг жоохон тийм ёдроо айштай хүн байсан юм шиг байна тийм үү? Зүгээр би танаас урахгүй гэчихгүй мөрөөрөө хоол идэж сууж байгаа нөгөө мө 11-гээ заасан өгдөлээ. Эдгээр бүгдээрээ урвсан ч би урахгүй гэсэн чинь чи маргааш дахиад онгодохоос өмнө намайг бүр нэг биш, хоёр биш, 3 удаа үгүйсгэж 3 удаа надаас урвна гэж хэлдэг. Тэгээд Петр таглуулдаг амаа. Харин Петр маргааш нь урвдаг уу? Урвснаа хизээ мэддэг үлээ. Дахиад онгодох мөчөд. Тэгвэл дахиад ганцхан тэр архины цагаан солиотой хүмүүс нэг дээр үед ярьдаг байсан шүү дээ. Арьс махны дундуур өтгүүгээд өглөө толгоон дээр дахиад донгодоод гэл инээдтэй юм яриад байдаг шиг. Дахиад ганцхан Петрийн чихэнд донгодсон юм уу? Гүкарику гэсэн юм уу? Тэнд байгаа бүх хүн дахиад донгодохыг сонсох уу? Тосгондоо яриа сонсох уу? Тэгээ бүгдээрээ гимссэн юм уу тэгвэл? Бүгдээрээ хортмогоо удам намайг уучлаач Есүс минь гэж залбирсан юм уу? Хэн залбирсан? Петр залбирсан. Бус нь яасан? Ижилхэн дахиад онгодохыг сонссон боловч хэн эзэн лөө хандан гимссэн юм? Петр. Бас л арай өөр утга агуулж байгаа ч. Үгүй бол дахиад бусад хүмүүсийн чихэн дээр кукарику гэчээд Петрийн чихэн дээр Есүсийг санааж яаж өрөвчлаач гэсэн үү? Өөрөөр донгодсон уу? Ижил донгодсон боловч ижил дуу хоолой бүгд олуулаа сонссон боловч тэр донд нэг хүн эзэн лөө хорт могоо удам намайг уучлаач өршөөгч Есүсээ гэж уйлсан нь Петр л байсан. Бус нь Есүсийг алахад бэлдэжсэн.
Ойлгож байна. Тэгвэл энэ дахиад Бурхны дуу болоо. Мөн бааз? Тийм бааз. Дахиад донготход Бурхны дуу хоолойг сонссон даруйд хүний амьдрал өөрчлөгдөв. Та нар Илч Паулыг хардаа. Тэнгэрээс Есүстэй хоёрхан өгүүлбэрээр сольж үзсэн. Бүх насаараа. Библи хэлэхдээ юу чи намайг авчин вэ? Эзэн минь та хэн бэ? Чиний авчиж үү Есүс. Ингэ болоо. Иннээс хойш тэрээр энэ дэлхий хязгаар хүртэл хэдэн ардан мянгаар хүмүүсийг Бурхан руу эргүүлж гайхалтай том хотуудад агуу хүчрхэг сүмч өнөөдрийн музей болсон сүмүүдийг барьж үхэхтэй амьдаараа хөрөөдүүлж явахдаа энэх хэмжээнд итгэлээр болсон. Ганцхан үйлбэр Бурхантай сонсны төлөө хүний амьдрал ингэж өөрчлөгддөг. Петр ганцхан дахиад онгодхыг сонссны төлөө түүний амьдрал мөн буруу харуулаад цовдлоход талархах хэмжээнд болж өөрчлөгдсөн. Гэтэл бид нар яадаг вэ? Өчтөрөөрөө Бурхантай ярьлаа. Бурхан өчтөрөөрөө надад ингэж яриад. Би өглөө сүүнд 6 цаг сүүнд явж исэн чинь модны мөчлөө тэнгэрэлт зогсож байна. Юу уйдсан тэнгэрэлт юу ч хийх зогсож. Та яаж байгаа гэсэн чи одоо танаа пастор тэргүүн пастор чи ажиллаа хийж чадахгүй байна. Сүмдээ очиод тэр пасторда миний үгийг дамжуул. Одооноос чи тэргүүн пастор бол тэр пасторын ажлаас нь хал гэж хэллээ. Тэгээ ахлагч нарыг цуглуулад эмээ уйлаад уучлаарай пастор одоо ажиллаа надаа өгдөө тэнгэрэлч надаа ингэж хэллээ. Тийм зоргоороо Бурхантай ярьдаг. Үгүй байхгүй. Бурхны дуу хоолойг хөнгөн авч үзэж болохгүй. Бас хит надаас хол хөндөй гэж үзэж болохгүй. Одоо бүгдээрээ Самуэль, Эли хоёрын тухай маш тодорхой харъя. Самуэль Эли хэвтэрт байгаа. Хараагүй байгаа. Майхан сүмийн хан манах шиг юм 48 тос хаан үүд юм. Майхан сүмийн ханны материал нь юу юм? Даав. Кемптер бид нар тэр ахлагчийн нэрийг хэлээд өгөө юм баг ихэнх нь мэдэндээ эдлийн ингээ майхнуудаа барай шүн хоноод баг айрыг уугаад тоорондоо буу халаад юм яриад айгүй гой ахлагч нар ингээд амарч яасан чинь гидсэн дүүрээд эдлийн майханд брррг гэд унгахт нь би өөрийнхөө майхнаас сонссон шүү гэд инээлдчихсэн. Энэ майхан ийм сүм, майхан сүм ойлгож байна. За тэгвэл майхан сүмийн хан нь ямар гинүү? Даав. Энэ майхан сүм дотор юу болж байгааг гадна маш тодорхой сонсогддог. Юугаар тодорхой гэж та нар эфод тэргүүн тахилчийн хувцсны эфод гэдэг чинь палат шиг юм байгаа шүү дээ. Энэ доор жижигхэн хонхнууд байдаг. Ямар үүрэгтэй хонх гэж алхаад явхад нь жингэн дуурах хэвээр. Дон бид нар бойтгон дээр нэг юм жижигхэн хонх тавьдаг шиг тэргүүн тахилчийн эфод. Яг гэвэл тэргүүн тахилч жилдээ нэг удаа онцгой хариун газар орно. Түүний баруун талын хөлийг олсоор уйдаг хүмүүс. Яагаад уйдаг гэж одоо би тайлбарлая. Тэргүүн тахилч онцгой хариун газар ороход бүх хүн гаднаас нь чагнаад зогсож байна. Майхан учраас, майхан сүм юм чинь. Тэр ингээд явж байгаа бол амьд байгаа бол явна, явж байгаа бол хонх дуурнаа да. Харин хэрвээ Бурхантай шийдээгүй гим нүгэлтэй байгаа тэргүүн тахилч орвол ариун оршихуй нь өгчдөг. Тэгвэл тэр онцгой хариун газар хэн орох хэрэгтэй? Тэргүүн тахилчаас өөр хэн ч орох хэрэггүй. Дараагийн тэргүүн тахилчийг Бурхан хизээ сонгохыг мэдэхгүй. Тийм учраас хэрвээ хонх дуурахгүй бол нэг татна. Дуурахгүй нь хоёр татна, дуурахгүй нь өгчөж татаа гаргаараа гэж татаж гаргадаг. Орж болохгүй учраас. Тэгэхээр юу яаж вэ? Дотор болж байгаа бүх юм гадаа яаж вэ? Сонсогдож байна. Тэгвэл хэвтэрт байгаа Самуэль өөрийнхөө майханд онцгой хариун газрын хашаанд тэргүүн тахилчийн майханд хэвтэж байна. Эли хараагүй, босч чадахгүй, хэвтэрт хүний гарт орсон. Та нар хэвтэрт байгаа хүн сахиж үзсэн үү? Катедрийн солин, памперсын солин, баасшийн солин, амруу ус хийж өгнө, хоол хийж өгнө, хаяа нуран чилүүл ард нь өндөр дээр тавьж босгож суулгаж амраана. Тэгдэг үстэй. Энэ асаргааг Хофны Финхас хийжсэн байна уу? Дахин яагаад Самуэль Эли дээр гүйж чад байгаа? Самуэль асарч исэн байхгүй. За тэгвэл энд онцгой хариун газрын майханд ийм ойрхон Самуэль байна. Бурхан Самуэлийг дуудсан. Самуэла гэж дуудсан. Самуэль юу гэж бодсон? Бурхан намайг дуудлаа гэж бодсон уу? 3 удаа юу гэж андуурсан? Хэвтэрт байгаа Эли дуудаж гин гэж андуурсан. Тийм бооз. Тэгэхээр энэ хоёр ойрхон байсан байх уу, хол байсан байх уу? Ойрхон. Би нэгээ сонс та хэвтэрт байгаа хайртай өвөөгөө итгэлийн тахилч, өдөрдөгчаа үгүй бол хайртай өвөө, ээж, аавыгаа настай хүнийг хэвтэрт сахихтаа энэ сүмд сахина гэвэл энэ дээр хэвтүүлчихэд өөрөө хүүхдийн өрөөнд ороод унтаадаггүй. Тэр настай хүн чинь
дуудана, яолно. Тийм үстэй. Тэгвэл хараа муу хөгшин настай болсон хэвтэрт байгаа энэ Эли хэмээх хүн Самуэлийг дуудахдаа Самуэль гэж аймаг сүрлэг дуудах уу? Самуэль гүгэд чинь дуусъя гэж. Самуэла нэг жоохон босд суугаадах юм. Ингэж ярина үстэй. Тэгвэл ингэж намуухан ярихад Самуэль сонсохын тулд Элитэй ойрхон байх уу, хол байх уу? Ойрхон байна. Сонсох боломжтой байна уу? Боломжтой. Яагаад гэвэл Бурхан Самуэла гэхэд Элийг дуудаж гин гэж бодоод гүйжиж чадсан шүү дээ. Тийм байгааз? Ойрхон байгааз? Одоо асуу. Эли Самуэла гэхэд Самуэль Элийг дуудаж гин гэж бодсон. Тэгвэл Самуэла гэхийг Эли сонсно. Сонсоогүй. Самуэль сонсно. Авиа бол яах ёстой байсан? Хоёулаа сонсох ёстой байсан. Би энэ майхны дунд зогсоод Самуэла гэвэл Самуэль Элийг дуудаж гин гэж бодоод Эли хүүгийн маань хар шөнөөр хин дуудаад байна вэ гэж бодох ёстой. Авиа бол ойлгож байна уу? Бурхны дуу хоолой авиа зүг биш гэж миний хэлээд байгаа нь энэ. Нэгдүгээрт энэ маш тодорхой байна. Маш тодорхой байгааз майхан сүм дотор энэ Самуэль Элийг дуудаж байна гэж бодсон. Би муутай Эли багш маань намайг дуудаж. За тэгвэл насаа хүмүүс унтна. Тийм үү? Нойр үрж гин. Одоо нөгөө хаврын синдром гэх нь хаашаа улирч бас чанга байгаа зү. Залуучууд ч гэсэн унтах гэж нэлээд юм болж байгааз. Хон тоолж үзэн, янз бүрийн бодно, ядж хахад бүр Эли балай юм бодогдох тийм үү? Бараг энэ динзавр яагаад алгуулсан юм бол чийж шүү дээ. Надаа ямар амттай гэдэг. Янз бүрийн бодоол хөрвөөгөөл, босоол, усуугаал эргэж хөвтөд ингэж байж байна. За Эли хөвтөрт байгаа хүн чинь өдөржингөө хөвтөж байгаа. Та нэг 2 өдрөөс навсаад л унтаж үзсэн үү? Үзсэн үү? Үзээгүй юу багч нь? Би үзсэн. Бүр амарндаа гэж хаад амарч үзсэн. 2 өдрөөс өдөр шөнөгүй нам унтчихлаар хамгийн амар нь 3 дахь өдөр. Ёстой кофе цаашаа штеп. Бүлтít л өрөхгүй. Кино үзэн сууг эргүүлэн сүүлдээ баг сольсон сууг болгонд хаацсан. Бүр байж ад. Тэгвэл өдөржингөө хөвцсөн Эли унтах гэж юу болох вэ? За хонд хоолно. Хофны Финихасыг бодож шанална. Бурхны үгийг бодож шанална. Арай ч үгүй ингэж яг унтах гэж байгаа чинь хүн Нямка гэд ингүүл гоё байдгүй. Арай ч үгээд ингэж яг унтах гэж байхад нь Самуэль гүгэд ороод ирсэн. Багшаа та намайг дуудсан. Эли дуудсан юм. Дуудаагүй. Яг унтах гэж ирсэн юм. Самуэль миний хөө би дуудаагүй явж унт. Ингээд нойроос ирчих. Самуэль яваад. Дахиад хоноо ихнээс нь тоолно. Дахиад нөгөө боддог юм аа. Арай ч үгэж яг дэнлүү харах унтраагүй үүр шөнийн зааг дээр нэг жоохон дуг хийх гэжсэн чинь дахиад Самуэль гүгэд ороод. Яасан? Багшаа та намайг дуудсан. Үгүй ээ. Дуудаг. Миний хөө явж унт. Нойроос ирчих. Дахиад хоноо ихнээс нь тоол. Хүү юм чинь дахиад хөрөөгөө байжгаад яг нэг дуг хийх гэсэн чинь дахиад гүгэд ороод. 3 дахь багшаа та намайг дуудсан. Би байсан бол юу гэж хэлэх байсан? Үгсэн ч дуудахгүй, өглөө болтол чамаагүй хэвээр яасан ч дуудахгүй дахиж орж ирэх би Кошок аваа шийдэж шүүлэх ба. Харин Эли юу гэсэн? Ботсон. Эли над шиг хэдий ийм хүнд үед байгаач Эли над мэтийн ийм өчүүхэн пастор шиг өчүүхэн зүрхтэй хүн байгаагүй нь харагдаж байна. Бодож байгаа тайвнаар энэ хүүхэд яагаад дахин над дээр орж ирээд. Намайг бас залуу байхад бурхан дуудахад би хүн дуудаад байна гэж андуурж исэн да. Ойлгож байна. За Самуэлийн хувьд тайлбарлахад аюу амархан. Наба маань 2 ихрийг нэг шөнө өштэй 2 цагт нэг удаа, 3 цагт нэг удаа, 4 цагт нэг удаа, 3 удаа дараалал сэрэж. Яах вэ? Ширхүү юм болох бах та. Танах Мөнжиг хотоос нэг амархаар эрэхтэн тав штэ. 2 цагт нэг удаа, 4
4 цагт 1 удаа, өөрийн 6 цагт 3 удаа дараалал сэрэж яах вэ? Сүмдээ нүд нь хөрцөө орж ирж магадгүй. Өсвөр нь басны хүүхэд шүнжэнгөө нөгөө 7 нэглэг унтарчааг байгаа, тосон дуусчааг байгаа ингэж хонно. Өдөр нь юу хийнэ гэж? Тэр том тахилын ширээн дээр чинь том тарган шарууд өргөн шүү. Тэгэх юм бол нөгөө том тарган шарууд чинь өөх нь хайлж дуустал шатах хэвээр. Тэгээд тэр зузаан өөх хайлна. Тэр үед ланлай фэри байсан. Тэрийг цэвэрлдэг байхгүй. Дахил болгоны дараа. Өдөржингөө та нар тостой зүгээр жижигхэн аяг угаахад ямар төвхтэй сая цагаан сараар бол ёстой мэдрээ байлгүй дээ тий. Тэгвэл тэр том дахлын ширээг өдөржингөө цэвэрлэн. Тэр жоох хүүхэд өдөржингөө явна элигийн юмыг зөөн, усын зөөн, элид үйлчлэн, дахиад үйлчлэн, энэ дотор балчир хүүгэн Самуэль эзний өмнө тасралтгүй үйлчлсээр байгааг Библи хэлээд байгаа. Тэгсээр байгаад энэ балчир хүүгч орой яах юм? Нам биз дээ. Тийм биз дээ. Би сая хэд хоногийн гадуур Шинбаа явахдаа энэ хоёр одоог аялгау мөкийн хоёртой хамт явсан. Энэ хоёр чинь 8 9-д орондоо ордог хүүхдүүд 10 11 болтол аавдагаа ээжтэйгээ айл тоглож байгаад гэртээ харихаар маргааш өглөө нь хараад хичээлдээ явахсан чинь аялгау явахгүй гэж уурлаагүй хувцас өмсөд күртэн өмсөд юугаа үүргэвчээ үүрчээд тэгээд он дээр унаад гэж ядарна. Тэгвэл ингэж ядраад арай ч юу гэж орондоо ороод нэг гой дулаан хүнжилтөө нэг хэвтрээ болдог штэ. Ингээд нөгөө Самуэль чи яг гой хэвтрээ болсон чинь нөгөө хүүгэн чи Самуэлаа багш яасан бол та нарын шүн сэрэн гэж ямар хэцүү байд. Та нар өнгөрсөн 7 хоног би ингээд нүд ам бүлчээч жоохон ядарсан байна. Энэ техникээс болоод биш ээ. Давхар шүн ирдэг мессежээс болоод. Та нар боддоо. Та нар ингээд яаралтай үед мессеж өчгтээ ингээд уртаад нэг бичээд нэг явуулвал над дээр notification нэг л ирнэ үстэй. Ингээд болоо. Тэгсэн чинь 2 цагт ирж байгаа. Сайн байна уу пастраа? Гэт өгүүлбэрээр нь явуулаад байна. Пастор нь ч утсаа унтрааж болдгоо шүү дээ. Хизээч юу ч болох юм бэлээ. Хэвтээлсэн байхгүй. За 3 4 тасралтгүй. За энэ хин нэгнийх нь амьдрал юу ч тохиолдсон юм бэлээ. Тийм ээ. Гүүгээд очиж чадахгүй ч ядаж залбирж өгөх хэрэгтэй байсан би чинь. Босоод утсаа аваасан чинь сайн байна уу пастраа? Нэг юм ярья. Би өргөмөл юм аа. Өргөж авсан аав ээж маань. Шүний 2 цагт. Тэгээ би ахын дөө шүний 2 болж байна. Би сая хагсааны хичээлд дөнгөж ороод өглөө эрт би хүндэтгэлтэй унтаж амармаар байна. Ингээд бичсэн чинь гомдох маягтай гэж нэг юм чимэг болсон байхгүй. Ингээд амарсан. Тэгээ нөөд чи ингэж ярихдаа амар ярьсан байхгүй хүчирхээлэлд өрцөн манай аав биш тэ ээжтгийг хуураад тэгээд ингээд гэр бүлийн хүчирхээлд би өрцөн гэж хамгийн сүүлд нь юу гэж ütсэн гэж одоо би сэмүүтэд дэмжлүүлж байгаа залбираараа би ойлгосон нөгөө үлрэрлэн болсон. Тэр урт олон мессеж. Тэгээд дуусаагүй үүрийн 4 цагт тэд энэ номлол сонсдог юм байлээ би албаар хэлж байгаа нэр ус дурдахгүй үүрийн 4 цагт 2 цагт би ингээ 3 болтол ингээд манарчиж байгаа шүү. Яг 4 өнгөрж исэн чи дахиад гэдгийгсэн. Би нөгөө сүнслэг тэмцэл байна гэдгийг хэлээд байгаа. Тэгээд зөндөө давтамжтай ирэхээр дахиад босоод утсаа харсан чинь яг ижилхэн. Тэгтээ өөр хүн. Сайн байна уу бас зүрх сэтгэл маань хэцүү хуваалцаа. Би 5 муура нэг өрөөндөө хаалгыг хагаад үлдсэн нэг муур нэг нохоогоо нөгөө өрөөнд хаалгыг хагаад тэгээ би шөнө ээж их рүүгээ шиний нэгний өглөө яваад орой яваад ээжиндээ очисон чи утсаа унгацсан байна. Буцаад гэртээ 11 цагийн үед ирээд утсаа хашааны хаалганы хажуус оллоо. Тэгээ гэрлүүгээ орсон чинь угаардсан байна. Муурнуудаа бодохоор сэтгэл санаа өвдөд байна. Өөрийгөө хараад зүхээ твтэж байна. Би бүр гайх энэ 6 муур нэг нохооны тухай надаа үүрийн 4 цагт ямар хамаатай юм бэ? Тэгээ би миний дүү 4 цаг болж үүрийн 4 цаг. Би одоо өглөө эрт тусаа сүм рүүгээ явах хэвээр. Өнөөдөр 20 болт хичээл орсон. Чиний энэ 6 муур 7 нохоо нэг нохоо тэр угаардсан байна л муур нь угаардсан. Тэгээд өөрийгөө хараад зүхээд тэгээ сэтгэлийн шаналаа тэгээ тэрийгээ үүрийн 4 цаг. Чи яагаад ингэж байгаа юм бэ? Харин би бүр шаналаад нойрс иргэчлээ.
Та нар ингээр стресстэй. Би хүн шүү дээ. Би хувийн пастор биш. Би олон хүнтэй харьцаж байгаа шүү. Яг үн шиг Самуэлийн хүнд арай ч үж унтгсан чинь хэлээ. Самуэль багш яасан? Юу 5 муур, 1 муур, 1 нохоо ямар өрөнд орол. Яваад ороод багшаа та намайг дуудсан уу нүдэ нухсан ч өөдснө хэлээ ингээд. Гүү дуудаагүй миний хүү явж байгаа. Юу сонсцсон юм аа. Эргээд ороод. Дахиад нэлээд тухтай хичээсэн чи дахиад хэлээ хажуусан Самуэль. Одоо очихоостой бас нэг ус мус уусан юм бол. Дахиад 2 дахь яваад ороод багшаа та намайг дуудсан уу өөдснө. Гүү би ч дуудаагүй явж унт. Бодохгүй юу? Тоглоод байгаа юм бах та. Өглөөс тусах хэвээр. Дэнлүү манах хэвээр. Дахиад хөвцсөн чинь 3 дахь дахиад Самуэль гэвэл би яана гэж. За шин үү, баан уу, өхнүү, хатнуу ингэж ижиг дуун тий. Өглөө учрын бол. Би очихгүй байх байсан. Харин Самуэль яаж дуулууртаагаар дахин очих үед багш нь төсвөр төвчээртэйгээр бурхан дуудаж байгааг зааж өгөөд 4 дахь удаага эзэн Самуэль гэхэд болтон сонсож чинь үгээ хальтаж байгаа. Одоо ойлгож байна. Хэрвээ энэ хоёрын майхны дунд би Самуэль гэсэн бол Эли сонсох байсан. Бурхан яаж вэ? Personality буюу one to one хийдэг. Тантай л харьцдаг. Нямкатай харьцдаг шигэ Лана пастортай харьцдаггүй. Лана пастортай харьцдаг шигэ Гамбул пастортай харьцдаггүй. Хүмүүртэй тусдаа харьцдаг гэсэн. Ойлгож байна. Энийг бид нар Бурханы дуу хоолой гэдэг. Бурханы дуу хоолой. Өөрөөр 3 ангид дуудсны дараа эзэн Самуэльд үгээ хэлж байгаа. Хамгийн харамсалтай. Нэг 90 үе өөрчлөгдөн гэж би хэлсэн тийм үү? Юу өөрчлөгдөж байна? Бурханы дууг сонсоод зааж өгөх ёстой Элигийн амьдрал үл бүтэх хүүхдүүдээс нь болж хаагдж байгаа. Таслагдж байгаа учраас одоо балчир хөвгүүн Самуэлаас тэргүүн тахилж Эли өөрийнхөө ирээдүйд хэрхэн амьдрахыг яаж шийдвэхдгийг хувь тавилангаа заалгаж сонсож байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд ярих бурхантай харьцах ёстой байсан тахилч биш. Одоо яаж вэ? Балчир хүүхдэд бурхны үг ирж эхэлж байгаа. Тахилч биш. Юугаараа өөр. Самуэль эзний өмнө тасралтгүй үйлчилж байсан учраас. Мэдээж Хофны Финихас хоёр шиг мэдээж тэр бас бурхныг мэддэггүй байсныг 3 дахь удаа дээр нь Библи тодтогж өгж байгаа биз. Эли рүү очин 3 дахь удаа очихт нь эзэн 3 дахь удаага Самуэлийг дахин дуудахад Самуэль босч Эли рүү очин та намайг уучлаарай энэний өмнө гэвч Эли би дуудаагүй хүмүн буцаад хэвт 7 дугаар зүйл дээр Самуэль эзнийг хараахан мэддэггүй эзний үгч түнд илэрхийлэгдэг байсан. Бурхны үг сонсож үзээгүй байсан. Хофны Финихас хоёрыг 2 дугаар бүлэг дээр юу гэсэн? Тэд нар үл бүт хүмүүс өгөөд эзнийг мэддэггүй байсан. Ялгаагүй Элигийн 3 хүүхэд өргөмөл нэг өөрийнх нь 2 хүүхэд нь бүгд ялгаагүй эзнийг мэддэггүй байсан. Гэхдээ юу өөр байсан гэвэл амьдралын хэв маяг нь өөр байсан гэсэн. Хофны Финихас бол махан биеийн хүсэл тачаалыг хөөж амьдарч ирсэн. Самуэль тэр хоёртой адилхан бурхныг мэдгүй ч гэсэндээ эзэндээ хичээн үйлчилж байсан. Энэ үед үг ирж байгаа. Бурхан ярихгүй байгаа биш. Та бид нар сонсохгүй байгаа учраас. Баламтай ярьсан. Балам бурхны дуу хоолойг сонссоор байж дагахгүй байхаар нь өөрөө ирэхгүй буцаж очиод тэр бурхны ард түмнийг хараах гээд анхаар нь бурхны оронд түнтэй хин ярьдаг үлээ. Илжиг. Бидний амьдрал дахиа шиг, илжиг шиг янз бүрийн хүмүүс, янз бүрийн найз нөхөд, янз бүрийн удирдагч нар байна. Самуэль бурхан өөртөө ярихад хин дээр гүйж очиод байна. Эли буюу хүн дээр гүйж очиод байна. Та бид нартай бурхан амьдрал тохиолдох үл бүтэх, өвчин үл бүтэх ямар нэгэн хүнд хэцүү үе ирэхэд бид нар бурхны өмнө сүгдөөд эзэн минь айлтж хайр боолтой сонсож гин гэж хамгийн түрүүнд эзэн рүү хандахгүй хүн лөө гүйж очиод байна. Шөнийн 2-4 цагт муур нохооны тухай хүнтэй яриад байна. Бид нар хамгийн
бүх асуудлын, бүх тохиолдлын хамгийн түрүүнд эзний өмнө очдог. Ёстой атлаа хамгийн сүүлд нь аргаа барсан үедээ эзний өмнө очдог. Эхлээд за санхүүгийн асуудал гарлаа. Тэгвэл Нямка эхлээд найз нөхдөсөө мөнгө зээлэх гэж оролдоно, таньдаг хүнээсээ зээлэх гэж оролдоно, аав ээж ах トゥ амраг хамаатан саднаасаа зээлэх гэж оролдоно. Бүгдээр ингээс нь асуугаад бүр бутхгүй болсны дараа хамгийн сүүлд эзний өмнө очиод ааваа туслаач гэдэг. Ань бурхан юу хийдэг вэ? Хамгийн түрүүнд, бүхний түрүүнд өөрийг нь зорж ирэхийг хүсдэг. Тэр ярьдаггүй биш, тэр ярьж байгаа. Таны эргэн тойрны итгэлийн ах дүүсээс чинь, удирдагч нараас чинь, таны шигайоноор, таны залбирлаар, таны уншиж байгаа Библийн үгсээр, таны Библи судлалаар, бүтэн сайнны магадгүй номлолоор бүр жоохон хүүхдээс чинь хүртэл тэр үгээ хэлж байгаа. Харин бид нар сонсдоггүй. Бурхан гэж хүлээж авахгүй, элээр гүйж очиж байгаа Самуэль шиг. Бид нар нойрмог байдаг. Бид нар сүнслэг ертөнцид ч нойрмог байдаг. Унтаастай, залхуураастай, Библиэс сүхдэггүй, ёс суулгаж бүтэн сайнд энд ирчнийг суудал бүгэлж суудаг. Бурханд үйлчлэх зүрхэхгүй, эзний өмнө золиос гаргах зүрхэхгүй, ави бэлэг ирсэн юм ави юм тарааж байгаа юм ави тийм юм ави л гэдэг. Хичнээн жил ийм хүмүүс одоо л явсаар. Бид нар сайн бодох хэрэгтэй. Бурхан ярьдаггүй биш, тэр ярьдаг гэдэг. Би нэг аварт орох шахаж байсан байхгүй. Эрдэнэт рүү найзуудтайгаа уулзах машинтай явж байсан чинь муухай батхан орж ирж чинь машины яг ингэж явж байхад яг нэг өдөж байгаа юм шиг ингэж салхин шилнээр яваад идэг шүү дээ. Тэгэхээр гоё байдаг. Нэг цонхон онгоолгоод ингэхээр бүр нэг зүүн гарч өгдөг буцаж орж ирээд идэг. Тэгээ яг ингэж хол замд явж байгаа тэр батханыг бүр яаж гаргая да гэжсэн чинь ашгүй ингэ доор суучихгүй. Тэгэхээр газ энэ хавьяасаа нэг юм аваад цохиод алдчихъя гэд яг цохиод алдчихсан чинь баам гэж дууссан сигнал. Цочоод хараад бушуухан өрүүлээ дараад холдох үед тэнд нөгөө ачаа зөөж явсан том машин гэл хажуугаар өнгөрсөн. Яг нөгөө батхнаа хайчаад машинаа барьж явахдаа би эзэнтэй ярьж хэлсэн байхгүй. Батхан ярьж штэ. Нөгөө батхан ярьж байгаа нэг юм. Тэр үед надаа уучлахыг хүсдэггүй тийм өдөрдөгч хүмүүс байсан байхгүй. Харин яг тэр үед бурхан юу гэсэн вэ? Нямка жижиг ялаанаас уулж чи амьдралаа ормонгоор нь эргүүлж үхэх гэж шүү. Амьдрал чинь ормонгоор ирэх гэж шүү. Чи тэр ялаанд анхаарлаа хандуулж тэр ялаанд фокус өгснөөс болоод амьдралын жолоогоо алдах гэж шүү. Ойлгож байна. Би нар ийм өчх юм аа. Энэ бурхан ярьж байна. Бурхан ярьж байна. Анх ланд 200 гэл гараад үнээр одоо бол миний мөрөөдлийн машин тийм. Мөрөөд сүүлдээ би ингэж бодсон. Би амар мөрөөддөг болохоор бурхан өгдөг юм байна гэж бодсон. Мөрөөдлөг болчихвол би унтарч шээ. Мөрөөдөлтэй бай миний хөө гэдэг өгдөг юм байна гэж бодсон. Түүнээс би хичнээн 10-аар нь аваад унах хэмжээний бурханаас өрөөгдсөн. Гэхдээ би буцаагаад өргөсөөр энэ хүрсэн байхгүй. Би ингэж өөрөө ирэхгүй ингэ харчдаг байсан байхгүй ингэ ланд 200. Тэг яг дохон дээр ингэж тэр үед Нянгавтай нэг фан карго ундаг байсан санжин бөмбөр цох. Тэгээ ингээд байжхад өөрөө ирэхгүй нүд ингээ хаарсан чинь нэг ах ихч хоёр сууж ирсэн байхгүй. Яг алтны уулзуур дээр ингээ ярууц. Ах ууртайгаа болтой бас ярууц хоёр махлаг настай хижил насны ах ихч хоёр. Тэгээ би яг тэрүүх үед яагаад ч бодсон байхгүй. Үгүй энэ ийм гоё машин унчаад яагаад ингэж муухай яргаж явахаар чи тас инээгээд стад инээлдэд явж явах хэрэгтэй үст уулна. Тэхгүй юу? Тэгмэр ууз ямар муухай харагдд юм бэ гэж бодоод өнгөрсөн байхгүй. Тэгээ биржээр ороод шуудатаны хоёр шуудаа түлээний мод авахгүй манай тэр үед өөр манай чийдвэрсэн. Банк тийм юм ихтэй, ийм юм ихтэй. За арай л бүхс 0-ын цаасаа надаар ахуулдаггүй. Ави тийм юм өгөөч, ийм өгөөч гэдэг болохоор тэр хоёрын түлээг бэлдэх санаатай түлээ аваад фан кар руу орж явсан чинь нэг тэрэгчин залуу ингээд манай биржийн уртал ингээд тэрэгчд суудаг нөгөө хэсэг байна шүү дээ. Тэн дээр ингээд халуун наранд суудсан заяа. Эхнэр нь ингээд ийм том тоогоо шиг гэдстэй. Бас нэг жоохон ийм охин дагуулсан. Тэгээд уутнаас торноос ингээд
шилтэй баяншилтай сүлдээцээ гаргаж ирээд нөгөө хоёр ч нөгөөдхөө онгоолгоод ёо одоо нэг энэ кимчижиг юмыг идчихэж байгаа юм шиг том ресторан сууж байгаа юм шиг байдгаараа инээд алдаал тэг нөхөр нь энэ дээр нэг юм хэртэй ачуур зүүц хөлсөө арчдаг юм шиг байна. Эхнэр нь тэрнээс нь ингэж аваад духных нь хөлсөөг арчаад нөгөө банштай сүлдээцээгээ эдингээ хүүхдээ унсаад инээлдээ сууж байгааг харах тэр мөчөд би вау түрүү би 200-тай баяжчуудыг харсан. Одоо би энэ хоёрыг харж байна. Гэсэн миний нүдэнд аз жаргал энд байна. Эрүүл амьдрал энд байна. Тэг би сүм дээр ирээд өөрөө ирэхгүй тэр үед барак байсан зааландаа ороод хань ижлэхээ төлөө миний хоёр баг дөрөвөөс хүслийн эний хоёрын төлөө талархаж залбирсан баг. Хэдий түрээсийн байртай ч ор хоромтой байгаа. Идэх хоолтой байгаа. Үр хүүхэд хань ижил маань эрүүл сарвал байгаа. Эзний өргөөнд үйлчлэлтэй байгаадаа талархсан баг. Одоо асуу. Бурхны дуу болон мөн энийг бид нар анзаардаг баг. Тэр дэндүү намуухнаар ярьдаг учраас миний шуналд ачаал миний хүсэл хитэрчээд байдаг учраас бид нар анзаардаг баг. Тиймээс Бурхны дуулыг сонсох тийм хэцүү биш байгаад эргэн тойрно. Үргэлж шигайоннуудээр хар. Шигайон гэдэг нь зүрхэндээ байнга залбиралтай амьдрч гэсэн үг. Бүхний Библийн үгээр Бурхны нүдээр харж эхлэх тэр мөчөөс та бүх газраас Бурхны дуу хоолойг сонсно. Бас харна, бас мэдэрнэ, бас үзнэ. Тэр дуу хоолой та биднийг өөрчлөн талархал руу баяр хөөрлөө хөтлөх болно. Мэн. Биш би та бүхнийг Бурхны дуу хоолойг амьдаар сонсогч, даган амьдрагч түүний хайртай өрөвдсөн хүүхдүүд байх болтугай хэмээн эзний нэрээр өрөөж байна. Бүгдээ хамтдаа залбиран ууцгаая.